Бурхан энэ дэлхийд махан биеэр ирж, хүнтэй адилхан дүр төрхтэйгээр хүн төрөлхтний авралын төлөө ажиллаж байсныг Библиэд өгүүлдэг. Бурханыг энэ дэлхийд махан биеэр ирсэн үед нь ямар нэрээр дуудаж байсан бэ? Есүс гэдэг нэрээр дууддаг байв. Тэр бидэнтэй адил, нүдтэй, хамартай, амтай, чихтэй, дотор эрхтэнтэй байсан. Хүмүүний махан биеэр энэ дэлхий дээр ирсэн. Бурхан хүний дүрээр энэ дэлхийд ирсэн үед хэдэн хүн өөрсдийгөө Бурханд итгэдэг гэдэг байсныг та бүхэн мэдэх үү? Бүхэл бүтэн үндэст нь тэр чигээрээ байсан. Бүх Израильчууд Бурханд итгэдэг тийм л байр байдалтай байв. Гэсэн хэдий ч Бурхан энэ дэлхийд махан биеэр ирэхэд нь түүнийг таньсан хүн байсан уу? Тэд Бурханыг зөв ухаарч чадаагүй. Исая 9-р бүлгийн 6 дугаар ишлэлээс харъя. 9-р бүлгийн 6 дугаар ишлэл. Учир нь бидний төлөө хүүгүн төрж, бидэнд хүү өгөгдсөн аж. Энд хүүгүн нь хэнийг хэлж байна вэ? Есүс Христийг ирэхээс 700 орчим жилийн өмнө түүнийг хүүгүний дүрээр буюу махан биеэр дэлхийд ирнэ гэж зүгнэсэн. Учир нь бидний төлөө хүүгүн төрж, бидэнд хүү өгөгдсөн аж. Засаглал түүний мөрөн дээр байж, түүний нэрийг гайхамшигт зөвлөгч, хүчит хэн бэ? Бурхан энэ дэлхий дээр ямар төрхөөр ирнэ гэлээ? Түүнийг энэ дэлхийд хүүгүн болж, хүү болж ирнэ гэж зүгнэсэн байна. Хүчит Бурхан дараа нь юу гэж байна? Мөнхийн эцэг, уг мөн чанар нь бидний мөнхийн Бурхан эцэг гэсэн байна. Тэр л эцэг Бурхан хүүгийн төрхөөр энэ дэлхийд махан биеэр мэндэлнэ гэж иш үзүүлэгчид зүгнэсэн юм. Мөнхийн эцэг инхийн жонон гэж дуудана. 7 дугаар ишлэлээс уншъя. Давидын сэнти дээр түүний хаанчлал дээгүүр засаглал хийгээд амар тайван тэлхүйд эцэс үгүй. Шудраг яс үнэн зөвөөр үүнийг өдгөөгөөс үн мөнхөд тогтоон тулна. Түг түмдийн эзний зүтгэл үүнийг гүйцэлдүүлэх болно. Бурхан энэ зүгнэлийг зүтгэл гаргаад биелүүлнэ гэсэн хөдөлшгүй нотлохоог сүүлчийн ишлэлд шингээсэн байна. Тэгэхээр Бурхан энэ дэлхий дээр ямар төрхөөр ирнэ гэлээ? Хүний төрхөөр ирнэ. Хүн төрөлхтөн нялх хүүхэд болж төрөөд баг багаар өсөж томрно. Насанд хүрдэг биз дээ. Тэрээр энэ үйл явцыг хүмүүстэй яг адилхан дамжин гэсэн үг. Гэвч түүний уг мөн чанар, жинхэнэ дүр нь хэн бэ? Тэр бол мөнхийн Бурхан, мөнхийн эцэг гэж Библиэд зүгнэсэн байдаг. Эдгээр зүгнэлт дагуу Есүс Христ Бэтлехемд мэндэлж Назар хотод өссөн. Тийхүү 30 настайдаа Баптист Йоханаас баптисм хүртэж сайн мэдээ тунхаглаж эхэлсэн. Тэрээр харанхуйд хоригдсон хүмүүст үнний тод гэрлийг харуулж Тэнгэрийн хаанчлалд хөдлөх яруу алдарт замыг бүрэн зааж өгөхөөр энэ дэлхийд махан биеэр ирсэн. Есүс Христ бидэнтэй адилхан хүний төрхөөр дэлхийд ирж сайн мэдээ тунхагласан тухайн үед өөрсдийгөө Бурханд итгэдэг гэж хэлдэг шашны удирдагчид олон байсан. Тэднийг Библиэд фарисеучуд болон хуулийн багш нар гэж нэрлсэн байдаг. Библийг сайн мэддэг гэж ярьдаг израильчуудын зарим нь Есүсийн тунхаглаж зааж байсан итгэлийг энэ бол шин шашин гэж тодорхойлж байсан. Хуучин гэрээний хуулийн дагуу хамгийн чухал золиосын тахил нь амьтад байсан боловч Есүсийн сургаал огт өөр байв. Тэр Бурханд итгэх нь чухал гэж хэлсэн. Тэгэхэд нь тэд Есүсийг юу гэж хэллээ?
Тэр Назараас гаралтай гээд Назарын бүлэглэл гэж нэрлэсэн. Тэд итгэдэг Бурхан нь энэ дэлхий дээр махан биеэр ирсэн гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй. Харин ч бүр Назарын бүлэглэл гэж доромжилж эсэргүүцсэн.